Neville Goddard-ийн хэлснээр хэрэв та юмсыг тодор төсөөлж чаддаггүй бол зүгээр л нэг дүр зураг дотроо бүтээ. Юу хүсэж байгаагаа төсөөл. Энэ хорвоогоос юу ч хүссэн бай. Тэр мөрөөдөл нь аль хэдийн биелсэн мэтэр. Дараа нь тэрхүү хүсэл нь биелсэн хүний өнцгөөс дотоод дуу хоолойгоо түүнтэй нийцүүл. Яг л телевизэр шиг сонсож, харж буй бүхнээ нэгтгэх хэрэгтэй. Хэрвээ та оюундаа төсөөлөн харахын зэрэгцээ сонсож чадвал маш сайн. Төсөөлөл бол зүгээр мөрөөдөлтөдөө биш. Энэ бол ирээдүйн дурсамж юм. Дотроо юуг үнэн гэж итгэн амьдрал түүнийг нь баталж эхэлдэг байна. Neville Goddard-ийн бусад техникүүд болон агуу манифеструудын сургаалаас суралцахыг хүсвэл манай чаналыг дагаарай.